Өдрийн мэнд бодлын эзэн подкаст эхэлж байна. Тэгээ өнөөдрийн подкастнаас хойш бид яг бодлын эзэн хэрхэн үүсэж бий болсон энэ цаг хугацаанд үүсгэн байгуулагчид түүний ард энэ бодлын эзний нэрээр явж исэн хүмүүс хэрхэн ямар зам мөрийг туулж явж исэн тэдний сэтгэл зүй тэдний ухаансар хэрхэн бэлтгэгдсэн. Тэгээ одоо бие махбод нь хэрхэн бэлтгэгдэж байна Өөрөөр хэлбэл бодлын эзэн бол тэр чигтээ сүнслэг сэрэлт мөнх өх тэнгэр. За тэгээ тэр байтугай монголчуудын энэ байлдан дагуулалт тэгээ энэ дэлхийн гэгэрэл сэхэрл өөрөөр хэлэх юм бол бид шинэ нэрний шинэ бүтээн босгалтын төлөө өөрсдийн сүнснийхаа чадвар болгоныг гаргахын төлөө энэ шинэ нэрэн шинэ нийгэм гэдгийг цоо шинэ юм сүнслэг өндөр ухамсарт өндөр мэдрэмжит энэ хайр гэдэг зүйлийг бүгдэд түгээдэг хүн болгон өөрийнхөө мөн чанараар оршдог хүн болгон өөрийнхөө хүсэл тэмүүллээр амьдрдаг юунд ч байддаггүй тийм эрхчлөөт нийгмийг бүтээх нэм шинэ урсгалж энэ шинэ мэдрэмжийг яг өөрсдийн бод дотоодын чин зүрхнээсээ мэдрээд энэ болгоноогоо хэрхэн бусдад яаж илэрхийлж ойлгуулах уу энэ болгоныг бусдад хэрхэн нээж өгөх үү энэ замналд өөрсдийн энэ сүнснийхэн байр суурнаас өөрсдийн дотоод мэдрэмжээс өөрсдийн энэ амьдралд туулсан тууллаас авсан туршлагаараа тэгээд яг өөрсдийн сэрсэн мэдрэмжээрээ тэрийг хүн болгонд бүгдэнд нь зүрх сэтгэлд нь хөрхөөцээр яг өөрсдийнх нь чаддаг чадамжийн ирээнд л гаргаж явж байгаа ийм хэсэг хүмүүс. Бид бол яг ингээд энгийн хүн байхаа болсон. Өөрөөр хэлбэл яг өөрсдийн дотоод оршихугаараа өөрсдийг эрхчлөөтэйгээр илэрхийлж сурж байгаа нэг ийм хэсэг бүлэг хүмүүс. Тэгвэл яг энэ бодлын эзэн хэрхэн бий болсон энэ талаар чөлөөтэй ийм ярилцлага өрнүүлэхээр өнөөдрийн подкастыг эхлүүлж байна. За бодлын эзэн пэйж хуудас подкастууд хизээ эхэлсэн гэхээр яг 2024 оны 10 сараас эхэлж явсан. Яг үүсгэн байгуулагч нь болохоор Инх Заяа Хосоо ир гээд хоёр хүн байна. Тэгээ бид хоёр яг энэ сүнслэг замаар яг өөрсдийнхэн багш дээр цуглаад яг энэ өөрхөн хийх ёстой сүнсний өглөөдөө багшийн дор дүүргээд тэгээд яг өөрсдөө тустай гарах энэ замдал гэдэг зүйлийг цааш нь олон хүн түгээх ёстойгоо ойлгосон. Хизээч ухаарч нэцхгүйгээр энэ даалж ертөнц гэдэг зүйлийг ил болгоё гэдэг ийм байр суурин дээр энэ үйл ажиллагаагаа эхлүүлээд дотроосоо ярилцж хагаад бидний яг дээд бие гэж ярьдаг штэ бидний дотоодтойгоо холбогдчиход дотроос маань ингээ бидрийг өөртөө удирдан чиглүүлж явдаг байсан. Яг адилхан дээд биенүүдтэйсэн тэр нь бодлын эзэн гэдэг дээд биенүүдтэйсэн. Тэгээ бодлын эзэн гэдэг маань дотроос маань яриад өөрөөр хэлбэл чиглүүлээд бодол гэж юу юм, итгэл гэж юу юм, хүлээн зөвшөөрөл гэж юу юм. Бодол хаанаас хэрхэн бий болдгийг, итгэл гэдэг зүйл бидний амьдралд хэрхэн ам амтай юм шиг энэ амьдралын мэдрэмжийг өгч идэгин. Хүн яаж энэ итгэлээрээ энэ амьдрал гэдэг зүйлд амьдрдгийг гих мэтчлэн ингээд яг даалж ертөнцид байдаг бидний зөвхөн нэг ил ертөнцийн нэг өнгөн шинж чанараар ойлгодог зүйлсийг бүр ингээд мөн чанарынхаа түвшинд дотроос маань ярьж хэлээд чиглүүлж эхэлсэн. Тэгээд яг ингээд бодлын эзэн гэдэг анх пэйж хуудасаа нэгээд бодлын эзэн нэр доор энэ сүнслэг сургалтыг яг анх нөгөө багшийн доор бид тэр өөрсдөө сургалт ажилладаг тэнд ингээ багшилдаг байсан. Тэндээсээ олсон дадлага туршлагаараа цаашдаа ингээд өөрчлөлөө явж байгаа. За ингээд анх нийжсэн юм тэгээ бодлын эзний их үүсвэр олын тэгээ яг юу зориг чиглэл хүсэл нь юу юм гэхээр үнэхээр энэ дэлхийн төлөө хүн болгоны дотоод оршихуйс сэрээд тэр дотоос нь гарах ур ухаан чадвар чадамж гэж хязгааргүй нэг өгдлийг тэлэх зорилгоор ерөнхий ингээд бүх үйл ажиллагаа маань явагддаг. Тэгээд сургалтууд маань яг хүмүүсийн дотоод оршихуй яг хүний хинт ч итгэж найдахгүй зөвхөн өөрөө өөрийгөө нээдэг тэр арга зам яг өөрхөн дотоод ертөнцтэй нь холбож өгдөг. Тэгээд энд холбож өгөх зам мөр туршлага тууллаа хуваалцдаг. Тэгээд даалж ертөнцийн тэр өндөр дээдсүүдийн чадвар чадамжтэй хэрхэн энэ ил амьдралд
Хүмүүст ингэж чичим минээр нөлөөлдөг. Эдрийг энэ туршлага тууллынхаа хугацаанд ингээд бүтэн нэг жил гарan хугацаанд тий. Одоо энэ жилтэй хацвал баг 2 жил болж байна уу? Тэгээ 2 жил болж байна тий. Тэгээ 2 жилийн туршлага тууллын давуу яг дотоод ертөнцийн зам замчлагыг зааж байгаа ийм нэгдэл байдаг. Инхцээ багшийн маань хувьд болохоор үнэхээр энэ даалт ертөнцийг хизэнээс ингэ сонирхоод эхэлсэн. Багаасаа байсан юм уу? Одоо хүмүүс ингэ сүнсний хар шүн одоо уналт босол гэж явдаг шүү дээ. Иннээс болоод орж ирсэн юм уу? Өөрийгөө одоо засъя, өөрийгөө янзлая гэсэн зорилго байсан юм уу? Яагаад энэ зам руу ороод ирсэн? Яг миний хувьд болохоор багаасаа л нэг даалт ертөнд сонирхох хүсэлтэй. Тэрэнд ингээд нүдэ авахж өгнө гэж ярьдаг шүү дээ. Юу ингээ бүх сонирхол тэн дээр айгу гүн төвлөрдөг. Зөв энгийн амьдрал дээр бол өчнөө л ингээд нэг туулдаг. Гэтэ тэрэн дээр ингээд нэг ингээд яг хүссэн мэдрэмжээ авахаараа орхичдаг. Юус ингээд нэг амьдрал дээр нэг хүмүүсээ тэгштэй ингээд нэг юм хийж үзээд сонирхол нь бураал дараагийн нь хийгээл яваад байдаг. Яг тийм стилтэй. Гэтэ хийзээч даалт ертөнцид сонирхол бураагүй л дээ. Гэтэ яг юм нэг даалт ертөнцийн талаар өгтлээ байдаг мөртлөөсөө маш их сонирхдаг тийм лээс. Гэтэ яг тийм нэг сүнсний хашун одоо хүмүүсээ яриад байдаг тийм туулууд надад туулагдаагүй. Цэвэр ингээд бо цаанаасаа өдөөлттэй сонирхол. Тэг энэ дээр ингээ хизээч одоо бууж өгөхгүй тийм мэдрэмжтэй л байсан. Тэг яг ингээд нэг амьдралын одоо нөхцөл байдлаар ч юм уу ингээд яг даалт ертөнц рүү ингээ бүрэн орох боломж нэгцэн. Яг амьдралд анх удаа тий. Тэг тэр их одоо боломж надад ингээ шүүрээд авахд ингээд нэг дотроос ингээд нэг уг нь бол ингээд яг ахуй дээр болвол хийх ёстой юмнуудаасаа татгалзаж байгаа мөртлөөсөө яг ингээд одоо бодоход даалт ертөнцийн олдоогүй боломж олцсон гэх юм уу? Тэгээл зүгээр чиглээд орсон. Тэгээд дотроос яг энэ даалт ертөнцийн тал дээр ингээд бүхнийг мэдэх агуу хүсэл байсан. Тэгээд юу ч тохиолдсон тэрийг даван гарах чин зорилго. Ингээ юм цаанаас ингээ хасаалттай таанг шиг өсөн гэх юм уу? Тэгээ одоо бодоход яг тийм байсан. Тэгээ яг тэрлөөгөө ороод маш сонирхолтой байсан. Одоо даалт ертөнцийн одоо юун сонирхлын татаад өдөө хүртэл ингэж яваад ингээд багшлаад дээрэс нь одоо бүр ингээд Монголоо засъя, дэлхийг засъя гэсэн хүсэл тэмүүл одоо бүр багаас нь байсан уу? Юу нийл ертөнцид хандг байсан. Юу л маш амархан хийж чаддаг гэсэн. Тэгээд одоо нэг хийхтэй маш хурдан тэр нөгөө нэг дээд мэдрэмж гэж ярьдаг штеп. Тэрийг авчдаг байсан учраас тэг хүний доор ингээд байх ямар ч хүсэлгүй байсан. Гэхдээ бүх юм ингээд яг өөрхөн хүслээр тэгээд ингээд хийхийн хувьд яг ингээд хийсэн шиг хийдэг. Хийнгээд яг нэг дээд мэдрэмж авчих ш. Тэнгүүтээ шууд сонирхол борчдөг. Дараач байгаа зүйл рүү. Тийм. Тэгээд даагийнх нь ингээд бүр агуу юм руу орохгүй л ингээд нэг дотроос ингээд байж чаддаг гэсэн юм уу? Тэг яг энэ нь ингээд даалт ертөнц рүү орсон чинь жинхэнэ дортой байсан. Тэрнээсээ одоо хүртэл салж хацж чадахгүй баг ингээд 2 жил явж байна. Гэтээ одоо хүртэл хаан цадаагүй л. Яадгүй яг нэг дотор ингээд нэг сүнснээс ингээд нэг хүрэх стай төвшнөө би ингээд мэдрээд байгаа байхгүй юу? Тэ яг тэрэндээ хүрээгүй аа. Гэтээ энэ зам сааданд тэ юу ч тохиолдсон тэрийг ингээд одоо миний хувьд асуудал биш юм шиг сүнс маань мэдэрдэг байхгүй юу? Тэгээ яахааргүй ингээд нэг дотроос ингээд цаанаасаа нэг амар тийм огшилтой. Одоо ах дүүс тэгээд одоо ээж аав маань сонсвол гайхна. Тэгээд дэлхийг авна гэж солиор явж идэг тий. Гэтэ үнэхээр дэлхийг авах хүсэл дотор байдаг. Аварна ч гэдэг мэддэг. Тэгээ энэ одоо ингээд нэг юм хийрхийл бардамнал юм уу гэхэр үгүй. Гэтэ яг үннийг хэлэхэд бол амьдрал дээр айгүй бардам. Гэтэ бардмынхаа тэр нэг учрыг олоод сүнс рүүгээ орохоор тэрний нэг мэдрэмжээр ингээд нэг бардамлаад байгаа мó гэхээр бас үгүй тий. Ингээд цаанаасаа ингээд нэг сүнсний огшилоо могшил байдаг л та хийж чадна гэдэг. Тэгээ ер нь бол яг энэ дэлхий дээр юу хийх гээд ирсэн гэхээр үнэхээр энэ дэлхийг өөрчлөх агуу хувьслыг хийж чадна гэдэгт итгэдэг.
хийж чадах ч болно гэдэгтээ одоо замнал маань явж байна. Тэгээ энээсээ бууж өгөхгүй гэх юм уу? Бууж өгдөггүй ч гэх юм уу? Цаанаасаа нэг юм Өгдөл өгдөл байгаад байна. Хүн хүний өгдөл одоо туулал туршлага ондоо л доо тий. Одоо тэрэн дээр юу гам бодгошоос асууя. Гам бодгошийн хувьд болохоор яагаад энэ замдлаа ороод ирээ одоо бодлын эзэн гээд яг тустаа гараад явж хахны сарын дараа сар өрхөө хугацааны дараа л яг бит хоёртой цуг явж байгаа. Яг үндсэн багш нарын нэг штэ тий. Юу чиглүүлээд одоо инх цай маань болохоор бүр багын мөрөөдөл байсан биз дээ. Гам бодгошийн хувьд болохоор яасан. Миний бас яг энэ манай нэг үеэл бас бөөхөн л дээ. Тэгээд яг тэн дээр ингээд очиад бид нэр ингээл бас буулгаж барихт нь ингээл очино. Тэнгүүт угаасаа нэг онгодод өг дэцүүд маань бууж орж ирэл яг л нэг жинхэнэ сургаалаа хайрлал те. Одоо өмнөдөө текст ангистай гэл хэлээл тэр сургаалууд нь угаасаа яг л бүр ингээд цаанаас ингээд өгдөөд хилдэг. Тэрүүн дээр нь би юм болчих юмсан гэдэг хүсэлтэйг би саяхан л мэдлээ л дээ. Тэгээд тухайн үед анзаараагүй саяхан л мэдлээ. Тэгээд яг энэ сургалтанд орж ирэхээс өмнө яг хоо ингээд бас 10 гаруй жил гадаадаар амьдарч байгаад ирсэн. Тэгээд дүүнэртээ бас одоо юу гэдэг одоо над шиг бити байгаасай бас нэг юм хилээд өчхөнсөн гэдэг юм хүсэл амар төржсэн л та. Нэг юм байвал тийм байдэн шүү. Нэг хүүхдүүд чинь нэг болохгүй бид нар ч одоо дүүнэрээ ингээл болохгүй гэл ингээл хилээлээдэг. Тэг яагаад болохгүй юм гэдэг нэг яагаад гэдэг асуултыг тавихлаараа нэг хариулж чадахгүй тийм мэдрэмж амар авдагсах. Тэгээд тэрнээс үүдэлтэй би ер нь өөрийгөө бас мэдмээр юм байна, олмоор юм байна гэдэг үднээс энэ сургалт руу ороод ингэнгүүт чинь анхнаасаа нэг бас тэр бүү болохынсан тэр нэг бүүгийн одоо далдын тэр нэг юмнууд ур чадварууд надад амар хэрэгтэй байгаад шүү дээ. Би өөрөө юм сураагүй ч гэсэндээ яг нэг тэр цаанаас орж ирж байгаа тэр дээцүүдийн минь хэлж байгаа үг шиг би одоо ингээд энийг ингээд шууд ингээд буулгаад шууд ингээд хэлцдэг байвал те гэдэг юм их сонирхол татсан. Одоо таяр маань юм штэ нэг шууд нэг бөөгийн хувцс хэрэгэл өмсгүйгээр шууд төвлөрлөөсөө нэг дээцүүд даашууд холбогдоо шууд ингээл дамжуулт хийдэг штэ. Энэ нь намайг илүү их сонирхол татсан юм. Тэгвэл одоо хасаа гэж явд. За миний хувьд болохоор бас яг Гамбаттайгаа адилхан гадаадад 10 хэдэн жил амьдэрсэн л та. Тэгээд яг нэг одоо бидний хэлээд байгаа сүнс сэрэлт явагдаад хамаг юм оронгороор ирсэн л дээ. Амьдрал ах одоо эдийн засгийн үеийн гэр бүл бүхэн байхгүй болсон. Тэгээд эннийхээ учир шалтгааныг тайлбарлая. Яагаад ийм ер нь урд нь бол ингээд хүний амьдрал зөндөл асуудал гарч ирдэг шүү дээ, тий. Энийг ингээл зохицуулаад ингээл яваад болоод дүүсэн ч болохоо байсан. Бүр яагаад ч болохоо байсан. Бүр өөргөө ч болохоо байсан. Юу болчих вэ, яач юу ч үгээд. Тэгэл ер нь яг энээсээ гарах гал анх ер нь Монголд ирсэн. Тэгээ ингээд сууж ин чи чимэтгэвд. Тэгээд одоо яг багшийнхаа доор инкцээтай танилцаад тэгээд бид хоёр чинь дээд би нэг тэгээд бодлын эзэн гэдэг дээд битэй байсан шүү дээ. Инкцээ маань болохоор ухамсар суурьтай, миний хувьд болохоор мэдрэмж суурьтай. Тэгээ мэдрэмжинд бол зөндөө автдаг байсан. Унаж босно, явна, одоо туулна, одоо шантрах үе зөндөө. Тэр болгоныг одоо ч туулаад явж байгаа. Яг нэг одоо алга эргүүлсэн юм шиг ингэ застдаг зүйл бас биш л дээ. Яг багаасаа яг ингэж хүсээд исэн юм бол байхгүй. Яг зүгээр л нэг тэрний гацаанаасаа гараад тэр нэг амьдрал яагаад ийм сонирн болчихов. Юу болоод яагаад гинт ийм юм руу яваад орчих гэдэг юмаа л одоо ойлгоё. Энэс нэг гарыг гэж бодвол Гацаанаасаа гарах гэж тий. Тийм, ерөөсөө л нэг ганц зорилго бол тэр л байсан шүү дээ. Яг бол гацааг хизээч тархиараа учир нь алж чадахгүй тий. Уналтанд орсон учраас
Өөрөө ирэхгүй энэ даалж ертөнц рүү ганцсан биш тий. Ер нь бол яг энэ сүнсний сэрэлт гэдэг зүйл тий хизээч ил ертөнцийн энэ тархиараа бол энийг яаж шийдэж чадахгүй мэддэг учраас өөрөө ирэхгүй ингээд даалд руу тий эсвэл одоо хэн нэгэн өндөр чадамжтай хүн рүү хандхаас өөр аргагүй болдог тий. Хүн юу нь яагаад ингэж нэг даалж ертөнцийн учрыг өөрөө мэдгүй учраас үздэг хардаг тий. Тийм хүмүүст үзүүлээд байдаг. Тий чинь өөрөө чадахгүй учраас өөрөө тэрийг давн туулж чадахгүй мэдхгүй тий эсвэл тэнд итгэхгүй байгаа учраас өөртөө итгэхгүй байгаа учраас илүү хэн нэгэн өндөр чадамжтай хүнээс асууж лавлж штэ тий. Тэгээ тэндээ сэтгэлээ болоод тэрүүгээр замаа залгачиж. Гэтэл яг хүмүүсийн амьдралд энэ даалж ертөнц рүү өнгөх тийм боломжууд тохиолддог. Тэрийг ингээд барьж аваад зөв явснууд нь үнэхээр даалж ертөнц рүү нэвтэрдэг. Тэгээд нэвтрэхтэй бас тий ямар багшаар эсвэл ямар одоо зам мөрөөр нэвтрэхээс шалтгаалж байна тий. Даалж ертөнц чинь одоо бүх юм одоо бидний сүнс хэл нэг тийм одоо сахиусан тэнгэрүүд тий эсвэл дээд онгодууд ч юм уу эсвэл одоо нэг юр бусын сайн сайхан зүйлүүд байдгүй шүү дээ. Тэр дотор чинь тэр даалж ертөнц чинь тий хүний санаанд ормооргүй бүр итгэж баарамгүй тий бүр ингээд бүр нэг байж боломгүй төсөөлөмгүй одоо яг тархиар ариул үнэхээр одоо аюултай тий бүр тийшээ зөвлөхийн аргагүй зөвлөхөж байдаг. Тэрний дээд өндөр дээд сайн сайхнууд ч байдаг. Юу ч байж болдог учраас одоо энэ рүү ингээд замаа хазаалгаж те энд итгэж өөрөө ирэхгүй одоо үнэхээр те ил ертөнцтэй чадахгүй болсон гарууд нь далтад л одоо дайтахаас өөр аргагүй те. Тэгээ хин нэгэнд очихоор зааж явуулаач байна чи бөө байна эсвэл те таны одоо сүнсүүгийн чинь сэрсэн байна ч гэдэг юм уу те. Ингээд нэг юм хилдэг тэнгуут нь тэнд л очно байгаа юм байна гэж чиглээ явдаг. Иймэрхүү зам мөрөд бол одоо зөндөөл шүү дээ тий. Тийм одоо бид нар чинь ерөөсөө яг ингээд яг гоо тулсан хугацааны жил гарan 2 жил гэж ярьж байгаа боловч энэ хугацаанд бол өдөр болгон бүр яг ингээд 2 жилийн хугацаанд одоо бараг 200 жил 300 жил ч юм уу тий. Одоо өөртөөхөө нэг бүр энэ бүтэн нэг дэлхий дээр ирсэн бүх тууллаа засах юмуд орж ирдэг л тий. Бүр боддоор орж ирдэг. Далтад хийж байгаа зүйл яг бодит амьдрал дээр бүр яг явагдаад тахгүй. Анх бол яг тэгж итгэлээ авчихсан бүр. Эхлээд бол яг нэг дээдзүүдээ буулгана шүү дээ. Дээдзүүдээ буулгаал ингээд нэг аяахнаар зөөлхнөр эхэлж байгаа юм л та. Доод эсвэж ба. Тийм доод эсвүүдээс эхэлж байгаа шүү дээ чаавс тий. Тэрийг дээцэл гэж бодож байгаа шүү дээ. Гэхдээ яг хоо тэгээд угаасаа яг энэ юмыг бүгдийг туулаад ирлээ л дээ. Хэмжээ сахих тусам тийм нэг ухаарлаа аваад одоо ойлгоол нэг даалт ертөнц гэж нэг юм байт юм нэг уг нь бол ямарч барьцгүй зүйл байгаа бүх юм дотоод явж байгаа зүйл шүү дээ. Тэгээд яг бүр нэг аль хэмжээсээс үлээ гэрлийн хэмжээс рүү орох гэсэн чи яг бүр нэвт явсан юм аа. Нилээн шахуулсан, нилээн нөө хоруудаа гадагшуулсан бүх юмаа шахах нэг үе ирсэн. Тийм гэрэл гэдэг чи угаасаа нөгөө цэвэр ухамсар цэвэр дээд орчлолоо орох гэж байгаа учраас өөрийн нөгөө сүүдэр өөрийн хүлээн зөвшөөрөөгүй бүх юмаа хүлээн зөвшөөрөх шаардлагууд ухамсарын хувьд мэдрэмжийн хувьд те гээд тохиолддог. Тийм. Тэгэхэд бол үнэхээр яг одоо хитрхи ингээд юу байх гэдэг юм л да. Жохон энгийн яри гэж бодоод байна тий. Үнэхээр базуулсан, шахуулсан, одоо хамаг шүүсээ одоо гойжуулсан гэх юм уу. Бүгдийн одоо хизээч одоо мартахтааргүй нэг хэмжээс рүү шилжих үе бол ерөөсөө яг тэр гэрлийн хэмжээс рүү баггүй миний хувьд. Тэгэхэд яг миний яг анх удаа бүр яг ингээд уг нь бол далдтаа ингээд итгэцэн байгаа шүү дээ. Итгэл ингээд авцсан байгаа тодорхой хэмжээгээр тийм мэдрэмжээ авцсан одоо юу гэдгийг хүнийг тандаад нэг мэдрэмжийн одоо бие дээр явж байгаа мэдрэмж ингээд ирдэг. Тэгээ үйл хийчдэг бас тодорхой хэмжээнд бас нэг өөрийгөө болцсон гэдэг нэг мэдрэмж авцсан явжсэн баггүй юу? Гисэн чинь ёо бүр яг далтад болж байгаа зүйл яг ил амьдрал дээр бүр яг бүр над дээр болоод болтуу. Яг хэмжээс юм шүү дээ. Тэр чинь нэг яг төрөл авалт биш яг хэмжээс дээр болж байгаа тэр нэг гэрлийн хэмжээс рүү ороход ахаад наан хэмжээсүүдэд засах шаардлага гарч ирээд тэрний юмнууд орж ирээд амьдрал дээр бүр яг бодтоор яваад амдаараа галзуурхаа шахаад тэгээд тэрийг ингэж би дээрээ хүлээж аваад тэрийг
янзлаа зэгцлэнгүү тэнцээ зэгцрээд явангууд өө эн чинь бүр яг юм байна. Яг л одоо явдсан байна гэдэг итгэл үншүүл бүр ингээд тулж орж ирсэн л да. Тултал дүүртэл орж ирсэн л да. Гэтэ далдад бол яг унах босох зүйл зөндөө яг энэ дэр нэг хүний тухайн хүний нэг өгдлөөс шалтгаалаад өөр байдаг л да. Даалж ертөнцийн маш сонирхолтой. Яг нөгөө цаанаасаа нөгөө ил ертөнцтэй хүмүүс ингээ хандахгүй нэг байнгын нэг юм хүсэл төрөөд байгаа штэ. Хүсэл хандахгүй байдал илэрдэг штэ. Өөрөөр хэлбэл нэг юм хүсэл яг тэрийг ингээл дөнгөж аван алдаад тэг яавал нэг цагч болоогүй 2 цагч болоогүй эсвэл 1 2 за 10 өдөр ч болоогүй хахад хүсэл нь буураад дараагийнх нь бодчихдаг тий. Энэ их дуусахгүй хүсэл гэдэг юм чинь яг үннийг хэлэхэд даалж ертөнц рүү өөрийг нь чиглүүлж идэг. Тэгээ тэрийг хүн ойлгодгүй л те. Гэтэ яг ингээд даалж ертөнц рүүгээ орсон үед тэр их гаднаас мэдрэх гээд шинийг ойлгох гэдсэн хүсэл тэмүүллүүд дотоод ертөнц рүү гүн ороод эхлэхээр тэнд ингээд дуусахгүй их адал явдлууд те ил ертөнцөөс илүү даалж ертөнц нь бодит болдог. Бид чинь ингээ ил ертөнцөд төвтэй за яг ингээ ихцээ гэдэг хүн байд юм байна. Ихцээгийнхэн бүх мэдрэмж оюун ухаан те туулсан туршлага тууллаа би гэдэг ч гэсэн зан чанараа би гэд одоо нэвч шингээсэн те. Тэгээ тэрэн дээр ингээ торчсон тэрнээс цаатгыг олж харах ухаангүй гэхдээ дотроосаа мэдрээд байна шүү дээ. Даалж ертөнцөд угаасаа хийх зүйлтэйгээ ойлгоод байдаг. Тэрийг нь дурдлаад байдаг. За тэгээд яг даалж ертөнц рүү орсон чинь юу болсон бэ? Бурхан минь гихчээр те. Айхтар адал явдлууд. Нэг зөвхөн уг нь бол өөрийнхөө асуудлыг шийдэх гэдэг байгаа ш. Засах гэдэг нэг гаргалгаанаас гарч гадаас олчих гээд байгаа штэ. Тэр таны хувьд. Тий. Тэгсэн чи юу вэ? Бүр амар юм яваад орч тий. Тийм. Энэ ч угаас амар дуртай байсан болохоор надад олцтой үнэхээр л гоё байсан тий. За инхцээ бол инхцээ чи өөрөө нэг юу байхгүй. Ухамсар суурьтай нэг автах нь баг. Нэг яг мэдрэмжинд авталт бол багтаа. Би ч юм болохоор мэдрэмж за одоо суурьтай гэл өөрийгөө өмөрөө за тий. Мэдрэмж суурьтай гэдэг нь ерөөсөө сэтгэл хөдлөлтөөл автаад байгаа л одоо эргээд харахад бол ерөөсөө сэтгэл хөдлөлт хит автамтгай хийж чадахгүй л зүйл байгаад байгаа юм л да. Энчнээс бол унаж босох одоо няцах бойлох зүйл бол зөндөө байсан. Одоо болий чим гээл за 1 2 за нэг өдөр жоохон болигээ жоохон гэртээ ингээ бүгэн одоо гармааргүй санагдаад очимааргүй санагдаад тэгээ чадахгүй тэгэл нөгөөт нь дотроос чирээл очино. За өсрөөл нэг 2 хоног тухайн үед яг нэг шилжиж хийгээд бас нэг хит хоногор хийчдэг гэсэн юм а тий. Анх бол тэр үед бол яг бүх юм утгаа алдаал одоо энэ яваад байгаа юм маань чудлаа миний амьдрал чудлаа юу игээч яваад байгаа юм ер нь болий гэдэг нэг юм 9 шидийн бодол орж ирнэ. Өстой болий гэл хөвтөн гарч орохгүй ингээл одоо болий одоо өстой чинь амьдралаа одоо тий одоо амьдралаа одоо гэдэг нь арга амьдралаа одоо гэдэг байгаа шүү дээ. Нэг сүнслэг замдаа яг бүрэн одоо нэг эргэлзээ төрч эхэлж байгаа. Бүрэн итгэл одоо бүх юм унтраал нураал шантрах үе бол зөндөө тэгээд энэ болгон дээр бол яг дээцүүд нь дотоод би маань ингээд чирээ чиглүүлээд тавиад ирдэг л дээ. Яалтч юу. Одоо таяр маань нэг нь ухамсар, нэг нь мэдрэмж гэлдэг ч шүү дээ. За мэдрэмж нь болохоор сэтгэл хөдлөлтөд автаад яг мэдрэмж гэдэг юм бүр ингээд тултал мэдрээд шүү дээ. Би юм байгаад байна. Ухамсар болохоор мэдрэхгүйгээр ингээд ухамсарлаад ойлгох нэг юм байгаад шүү дээ. Тэнгүүтээ ухамсарыг одоо нэг одоо мэдрэхгүй хүлтүү гэл одоо манайхан дундаа гэл ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ хоёрыг одоо ухамсар нь яаж мэдрэх эсвэл одоо мэдрэмжэндээ автаад байгаа нь яаж ерөнхийдөө ухамсарлтын энэ талаар нь за юу мэдрэмжэндээ автсан нь болохоор шүү дээ. Эвгүй тий. Автаал явж байна. Үнэхээр тэнцэнээс яг гарахад хэцүү. Яг өөрөө хүний тусламжгүйгээр гарахад хэцүү. Ягаад энийг ингэж хоёр хуваачаад байгаа юм те. Нэг хүн дээр ягаад ингэ хийхгүй байгаа даа зүйлсийг гарахад хэцүү болохоор хоёр хүн дээр хажуунаас нь татуулах гэдэг шүү дээ. Үнэхээр ундаг мэдрэмжэндээ автаад бүр солиорол галзуурал яг л бодит зүйл нь чинь надаас шалтгааллахгүйгээр зүйл бол орж ирж байгаа байхгүй. Дотроос нь одоо ингэдэг байхгүй да. Мэдрэмж чинь ингээд
бидний нэг амьдрал итгэл гэдэг ямар амар хурцсан мэдрэгддэг. Одоо бид нар чинь мэдэрдэг юмдаа л итгэдэг нэг юм хүн төрөлхтний зан чанар шүү дээ. Хүний зан. Мэдэрч байгаа юмдаа ингээд гүн яг мөн байна гэд итгэдэг тий. Хүн болгон өөртөө зөв гэдэг чинь өөрхөн мэдрэмж нь яг дотор нь яг бодтой мэдрэгдээд яг үнэн санагдаад байгаа учраас тий. Тэр ингээд бүр өөрөө ирэхгүй автахгүй байхаа харахгүй тийм айхтар одоо хүчин зүйл бодит тий. Бодитын бодит зүйл гэтэл ухамсар тийм биш. Ухамсар болохоор яагаад энэ хүн ингэтлээ автаад байгаа юм бол гэж зүгээр л гайхна. Тэгээд тэрнээс нь гарах бүх учир шалтгааны дотроос ингээд нөгөө дотоод сүнснээсээ мэдэрдэг тий. Өөрөөр хэлбэл за нөгөө сэрээгүй хүний хувьд бол оюун ухааны хүчтэй ажилдаг тий. Нөгөө сэтгэл хөдлөлөө унтрааж чаддаг хүмүүс эдэг. Гэтэл яагаад сэтгэл хөдлөлтийг унтраацсан байснаас сүлд ойлгосон л доо. Гэтэ яагаад нөгөө цаанаасаа энэ тий хит автаад байгаа зүйлийн учрыг олохын тулд л өөрөө ирэхгүй ингээд сүнс олон төрөл авалтандаа өөрхөн мэдрэмжийг ингээ хаачт юм лээ. Одоо манайхан ингээ сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг хоёр арга байгаа штэ. Нэг ингээд сүрэлцөжтэй өөрөөр хэлбэл өөрхөн мэдэрч байгаа мэдрэмжээ босд руу аюу хүчтэй илэрхийлж тэнд мэдрээд байгаа тэр ихцээ өөртөө байгаа зүйлээ ингээ цацчиж тайвширдаг. Нөгөө хэсэг нь болохоор сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй ингээ хавд арчдаг. Ингээ хөлдөө маягийн те. Тэгээд нэг юм амьтай мэдрэмж байхгүй нэг юм робот ч хүмүүс байгаа штэ. Тэгвэл одоо яг юм нэг ухамсар сөртэй хүмүүс яг тэр мэдрэмжээ ингээд дараа робчиг болчдаг. Тэгээд тэр ингээ олон төрөл авалтайгаа сүнсний одоо туулаасаа дарсаар байгаа тэр ингээ бүр энэ төрөл авалтандаа ч гэсэн дараатаа төрдөг гэх юм уу. Эсвэл одоо амьдралынхаа туулаас тэр дарагдсан байдаг. Тэгээд нэг нь бол ингээд сэтгэл хөдлөлийг айхтар илэрхийлж нүргээ мэдрэмж суртай мэдрэмжэндээ итгээтэй энэ л үнэнгээ итгэчихэд байна штэ. Нөгөө нэг хэсэг нь тэрийгээ дарчаад энэ болгоныг мэдрэмж одоо сэтгэл хөдлөлтөд автахгүйгээр оюун ухаан буюу тэрийг ингээд дээшээ сүнстэйгээ холбочхоор ухамсар болчихж штэ. Тэгээ энүүгээр ингээд мэдхээ ямар ч асуудалгүй автахгүйгээр гарахаас амин олдог байхгүй. Тэгжиж одоо түүнийг татчихэдэг тий. Гэхдээ нэг зүйл нь айгу хэцүү. Тэрийг сүулт ингээд ойлгочоод ингээ өөрөө ирэхгүй дотроос ингээд энэ сэтгэл хөдлөл мэдрэмж гэдэг юм ингээд тайлагдах гад ингээд одоо төлөө авахаар л уйлаад ийсэн тий. Яг тэр цаг нь ирчээд. Тэгээ яг яацсан гэхээр одоо цаанаасаа энэ их хүнд мэдрэмжүүдийг туулах ирээр туулаад мэдрэхи ирээр мэдэрч гисэн сүнс агаад байгаа байхгүй. Тэгээ тэр нь ингээ бүх мэдрэмжээ дарахаас өөр аргагүй болсон. Хариуцлага үүж штэ тий. Ер нь бол ингээд оюун ухаан ухамсар суртаа хүмүүс тэгээ авталгүйгээр юмд хариуцлага хүлээж чаддаг. Автдаг хүмүүс болохоор авталтанд амар үнэн байгаа учраас тэрэндээ л автаал тэргээл гаргаж идэг тий. Гэтэ энэ аль нь буруу биш. Аль нь зөвч биш. Зөвхөн тухайн одоо онцлогоос л шалтгаалдаг шүү дээ. Тэгэхээр дараа нь яг тэр нэг ухамсар суртаа хүмүүс гэдэг ухамсарын хэмжээнд ингээ хүрээ тэлээд тий. Дараа нь ингээд өөрөө ирэхгүй мэдрэмжээ нэг хэрэг гарч байгаа байхгүй. Чи хүн юм чин те чи мэдрэх хэрэгтэй. Хүн юм чин оюухан тах хэрэгтэй те. Энэ хоёроо энэ махан бие удирдах хэрэгтэй. Энэ бол үнэн. Гэтэл ингээд сэтгэл хөдлөхгүйгээр яваад байна гэдэг нь өөрөө цаанаа тэнцвэртэй бос байгаад байгаа учраас энэ нэгдэх хэрэгтэй болдог. Тэгэхээр энэгээр юу л хэдэ нэг ихээр сэрэлт гэдэг зүйлийг ухамсараар та хийж болно. Мэдрэмжээр ч хийж болно. Энэ хоёрыг хошуулаад хийсэн ч болно. Гэтэ хошдог зам нь удаан. Аль нэг замаар явах нь илүү хурдтай. Нэг оргилд нь хүрчээд тэр оргилоороо нөгөөдгөө засах гэж оролддог байхгүй. Тэгээд тайран дээр нэг мэдрэмж гэдэг юм яг ингээд мэдэрч утсан чинь тий. Үнэхээр тий. Йой, ста давж тийшгүй. Айгу хэцүү. Тэг үнэхээр энэ мэдрэмжинд давтдаг хүмүүсийг ойлгож байгаа. Мэдрэмжинд давтдаг хүмүүс хариуцлага үлээж чаддгүй ч мэдчихэе. Магтаад байгаа юм уу, муулаад байгаа юм уу? Бүх юм хоёр талтай тийм. Яг хөө бидний хувьд бол нэг ийм замналыг одоо туулаад явж байгаа нэг хэсэг бүлгэл хүмүүс байгаа л да. Тэгээд одоо эргээд хахад ингэж зөвхөн өөрийнхөө учрыг олё гэж явж байгаа нэг л мэд хэдийш яваад орцсон. Тэгээд далдад байгаа зүйл маань өдөр болгон шин өглөө болгон өөр мэдрэмжтэй өчтөрийнхөө мартаал өнөөдөртөө золгоол ингээл үргэлжсэн юм явсаар байгаа л өдөө хүрлээлт
нэг л мэд өнөөдөр яасан чинь хэмжээс гэдэг юмыг туулаад өхөл төрөлгээд одоо бидний хэлдгээр ингэж хэмжээсийн шилжиж хийсээр байгаа л одоо зориг томрол одоо өвдөл цаанаасаа л бидний одоо ингээл төрцсөн л юм байлгууд одоо энэ дээр бүр нэг хувь тавилантайгаа эвлэрнэ гэж ярьдэн шүү дээ. Цаанаасаа юм бол одоо энийг хийхээс өөр яахаа гэдэг юм руу нэг шулуутчаал явж байгаа хүмүүс байгаа юм тий. Ер нь халаа сэрэлт гэдэг чинь та өнөөдөр тий хасаа гамбай ихцээ явж болно. Гэтэ таны дотор таны төсөөлчихгүй орон зай байгааг л илэрхийлдэг. Тэр зүйл шүү дээ тий. Тэ энийг одоо сэрээж идэвхжүүлж энэ 8 амьдрал гэдэг зүйлд тэр дотоод одоо байж боломгүй их хөвгдөл чадамжаа гаргаж амьдрах нь зүгээр л хүний нөөц. Энэ зүгээр л чадвар чадамж энгийн зүйл. Тэгээ энэнийг одоо хэрхэн энэ амьдрал дээр тий гаргаж хүний дотор байж боломгүй тэр их хөвгдлийг одоо ил ертөнцид гаргаж оршиж чаддаг болох вэ гэдгийн л эхлэл одоо зөв биднэр тавигдаж байгаа байхгүй. Одоо жишээ нь ингээд бид чинь ингээд дотоод мэдрэмжээ авчаад хийзээч одоо өмнөшгөө тий тэр одоо жижиг дээрээ байж чадахгүй байгаа байхгүй. Тэрийг мэдэрсэн учраас одоо эн чинь дээ ингээд нэгсэндээ зүгээр за мөнгөөр илэрхийлвэл те танд ингээд 1 тэрбум төгрөг өгье. Эсвэл та 100 тэрбум төгрөгийн эзэн байх боломжтой. Энэ зүгээр таны сонголт. Тэгвэл та өнөөдөр 100 мянган төгрөг авах уу? Тэ 100 тэрбум төгрөг авах уу гэдэгтэй адилхан тийм сонголт авахгүй. Тэнгүүд мэдээж тэ энэ амьдрал гэдэг зүйл дээр элбэг хангалуун аз жаргалтай тэгэд ингээд амьдрсан шиг амьдрах бүх боломж дотор байсаар хахад тий. Яагаад бид нар буцаад тэр нэг жижиг дээрээ байх гэж. Тэр ингээд яагаад ч нөгөө буцах замгүй болчдөг байхгүй. Нэг энийг мэдэрчгээр. Тэгээ мэдэрсэн хүмүүс яах юм? Үгүй энийх учрыг олж тий. Энийг энэ амьдрал гэдэг зүйл дээр гаргаж сурахыг л хичээнэ үстэй. Яад бол тэнд дээ өөрхөн бүх нөөц боломж байгааг мэдээд. Тэгвэл өнөөдөр ингээд зүгээр сэрэлт хийх гээд явж байгаа хүмүүстэй хэлэхэд та өнөөдөр 1 жилийн дотор та яг өмнөшгөө амьдраад явал та. Эсвэл 1 жилийн дотор өөрхөн дотоодхыг нээлтээ. Тэгээ гарах үр дүн ямар зөрүүтэй хайг харал та. Гэдэг нэг юм л сонголт ахгүй тий. Тий одоо нэгэнт одоо энэ зүйлийг мэдэрсэн хүн бол буцаад ингээд тархаараа амьдрна гэдэг бол айгүй уйтгартай л та. Үнэхээр уйтгартай. Одоо буцаад бид нар ямар их тархин дээр ямар их төвлөрч яас их зүйлд яарч адгаж ямар их шунал хүсэл тэмүүлэх хэд хэцүүдэд шуналтай амьдрал үүсэн бэ. Боол олж амьддаг. Тийм тэр юусоо нэг хүслийн боол, шунлын боол, тэр бодлын боол. Ерөөсөө л юмд яарсан, нэг л их яарсан. Өнөөдөр нэг чи тэгээ өдөржингөө ажиллаж орж ирэл оройн нөгөө нэг хайл ажиллаа бодно, ахаал нөгөөдгөө урсуулахыг хүснэ. Тэгээ тэрэндээ л ерөөсөө тий хан цадна гэж ерөөсөө байхгүй. Ингээ явж исэн үеэ эргээ бодохоор одоо айгүй нэг төвхтөө одоо хизээж тийм амьдрал руу эргэж ормооргүй буцмааргүй санагддаг л та. Анх бол мэдээж энэ далд одоо нэг сүнслэг зам руу ороход бол хэцүү. Энэгээр явхад одоо ийшээ ороход яг одоо буцаад эргээд харахад тархин дээр очиход хэцүү гэдэг шиг далд руу ингээ ороход үнэхээр хэцүү. Ялангуяа мэдрэмжтэй хүмүүст бол унаж босно одоо мэдэрч солиотой болно. Би ч одоо хэн болчих үдэ гайхна. Нөгөө хосоогоо хайгаа болохоо байж. Хаан ч байгаа юм би одоо юу болчих үдэ ойлгохоо болно, барьц алдна. Энэ болгонд маань тэгээд яг хамт олон байна. Дээрэс нь яг ялч нэг ухамсар байж идэг. Ерөөсөө нэг тасууж идэг. Тийм нэг авттгүй нэг ухамсар байдаг толтаал явлаа. Тэгээд эргээд харахад бол үнэхээр адал явдалтай өрнөлтөө өдрөө болгон шин одоо бидний нэг 40 жил амьдарч исэн зүйлийг нэг ухаарад ойлгох гээд байсан зүйлийг ерөөсөө л 2 жилийн дотор маш хурдтайгаар хийсэн байна. Тэгээ бидний одоо яг зориод хүсэж байгаа зүйл маань болохоор нэг монголчуудыгаа одоо бидний хувьд болохоор ерөөсөө дандаа ухамсарын хувьд дэшээ шилжилт хийлээ шүү дээ тий. Одоо буцаад доош газардуулах гэхээр яалтчгүй одоо монголчууд маань ярьдэн шүү дээ.
тэнгэртэй хүмүүс тэнгэртэй холбоотой мөнгө тэнгэрээ шүтдэг гэдэг. Энэ дээр бол яалчгүй гэрлийн хэмжээс рүү шилжиж ороод удааг байхад мөнгө тэнгэр дэцтэйгээ холбогдсон л доо тий. Юу л та одоо сэрэлтийг хоёр арга замаар хийж байгааг ярьсан шүү дээ. Нэг бол та өөрийнхөө оюун бодлоор тэ дотоод ертөнцтэйгөө ухамсараараа холбогдож тэрийг мэдрэмжээр мэдрэх шаардлагагүйгээр та ухамсарын төвшөнд ингээд сүнстэйгээ холбогдож тэрэн дотор байгаа дотоод орчлууд руу тэ тэр дээдсүүдтэйгээ одоо дээдсүүдтэйгээ холбогдно гэр хүмүүсээ ойлгохгүй юм л та. Жишээ нь ингээ анх дээд би маань буюу одоо миний дээд даалт ертөнцид итгэдэг итгэл үнэмшлийн маань хэмжээнд надтай холбогдож байгаа одоо миний амьлуулж чадсан миний дотоод ертөнцийн төлөв бол бодлын эзэн гэдэг төлөв байсан байхгүй. Тэгээ одоо төлөв гэж ярьж байгаа төлөв гэдэг нь бодлын эзэн маань өөр ингэсэн оюун ухамсартай мэдрэмжтэй. Тэгээ тэрийгэ би зөвхөн одоо ухамсараар холбогдсон учраас надад ухамсараар тайлбарлаж өгсөн байхгүй. Тэгээ бодол гэж яг юу юм бэ? Нэр тухайн үед одоо яг юу гэж орж ирсэн мартцсан ба шүү дээ. Яг яажсэн. Ер нь бол ингээд айвуух бодол гэдэг дээр төлөв маань бодлын эзэн байсан шүү дээ. Бодол гэж юу юм? Бодол хаанаас төрдгийг. Тэгээд бид чинь ингээд бодлын тухайч бодох сөхөөгүй явлаа шүү дээ. Юу бодоод байгаагаа ч ойлгохгүй тий. Зүгээр л нэг тексттэй ангистай гэдэг амьдралын нэг даатал болсон ажиллаа хийгээл тэгэл хүүхдүүдэд тийгэж амьдруулах хэрэгтэй гэдэг нэг баахан худлаа ёстой автцсан тий. Тэгээс та үнэн хайрцаглагдсан заяа. Яаж яах бодлын эзэн төлөвийн одоо доод би буюу одоо их заяаг бай бүрэн одоо хайрцаглагддаг тий. Итгэл үнэмшил оюун бодолтой ингээд бүрэн автдаг сатаардаг тийм хүн байхгүй юу. Тэнгүүт дээд төлөв нь болохоор бодол гэдгийн эзэн болох тухай надад зааж өгч байгаа дотроос. За тэгээд бидний одоо энэ сэрэлт гэдэг зам руу орсон түүх аягүй нийттэй шүү дээ. Бид нар чинь ингээд за нэг онлайн хичээл сууж байгаа дараа нь бит суултанд ороод өгдөцтэйг холбогдох гол тий. Өөрөөр хэлбэл бид нар чинь ингээд нэг яаж холбогдох арга болохгүй. Тэгээл ингээд ерөөхдөө ингээд нэг заалгацсан хичээлүүдтэй тэгээд холбогдохын тулд төвлөрөх ёстойгоо ойлгоцсон. Тэгээд өгдөцтэйгээ холбогдъё гэд тэдэртэй холбогдно гэдэгтээ итгэж тий холболтоо хийх ёстойгоо ойлгоцсон нэг тийм л замнал дээр явчихсан байхгүй. Тэгэл өгдөцтэйгээ холбогдъё гэл за одоо нөгөө оюун ухаан амдрахын тулд тий за бас нэг жоохон алкоголын төрлийн юм тий пив ч юм уу тэрийг гоо шар унд мунд гэд нэг л уучин тий тэгэл яг тэрийхүү харж ингээд нэг жоохон оюун бодол унтрахын агшинд дотоос ингээд нэг дуу хоолойнуудаа байрч авах гад. Тэгээд дээцүүдээ буулгаж сурах гал ингээд явдаг л байлаа л та. Тэгээд одоогийн төвшөнд болохоор ер нь яг ингээд дотоод ертөнцтэй яаж холбогддгийг даргаыг олцсон байхгүй. Тэгээд тэрийг ингээд хүмүүс зааж өгөхөд тэд маань холбогдож байна. За зарим нь ингээд бүр суулт мургалтан дээрээ дээцүүд нь буучж байна. Зарим нь бүр үүлээгээд эхэлчихэж байна тий. Тэгэхээр юу н дээц гэдэг зүйл маань бидний дээд ухамсараас бидний дээд одоо мэдрэмжээс холбогддог. Бидний биенүүд ахгүй юу? Өөрөөр хэлбэл бид нар өөрсдөө бие гэдэгт итгэж штэ тий. Тэгвэл даалт ертөнцид маань бидний одоо оюун ухааны төвшөнд ингээд нэг ухамсаар ингээд хязгаарлагдсан ухамсарын хэмжээсүүдэд агуулгадж идэг бидний олон төрлийн авалтын биенүүд идэг. Тэдэртэй л холбогдож байгаа. Тэгээ тэдний нэг маань одоо энэ бодол гэдгийг л зааж өгч ийн л доо. Тэгээ бодол хаанаас төрдгийг итгэл гэж юу юм? Итгэлсэн итгэл гэдэг юм бодлын хэлхээсээс бүтд юм байна. Хүлээн зөвшөөрөл гэдгээр бид нар ухамсараа тэлж болох юм байна. Гэх мэтлэн ингээд дотоод ертөнцийн даалт ертөнцтэй хэрхэн холбогдох холболтын хичээлүүд заалагдчих. За тэгээ түүнээсээ суралцаад түүнийгээ хүмүүс зааж өгөөд үр дүнгууд гараад итгэлээ аваад өөр хэлбэл даалт ертөнцөд хэр итгэл үнэмшил авж ийн тэрийг илт хэрхэн гаргаж тэгээ бусдад хариуцлага өгч тэдэрт тэгээ ингээд холбож тэдэртэй ингээд одоо яг энэ арга замаараа хэрхэн ингээд дотоод ертөнцийн замжлага яаж ийн тэр ингээд ил даалт ертөнцөд ирсэд эхэлсэн чинь итгэл дүүрээд ирсэн. Тэгэл за бодлын эзэн төлөөс цаашаа халиад явлаа. Өөр шин дээцүүд буулаа. Санаанд ормгоо дээцүүд буулаа тий. Тэд маань ингээл орж ирэхээр төлөө шахна гэж ярьдаг байхгүй. Ингээд нэг тийм чин миний өөр мэдрэмж дотроос орж ирээд тэрэн дээр ингээд төвлөрөхөө тийм юм гэд яриад эхэлнэ. За гэтээ энэ хүн болго өөр холбогддог шүү тий. Зөв энэ миний л холбогдсон түүх байгаад байна. Чи анх бол айгүй яг
мэдрэмж болохоор угаасаа яг ухамсарын хувьд болохоор доод хэмжээсээс орж ирж байгаа юм даа. Илүү хүнд эрчимтэй орж ирнэ. Нягт эрчимтэй. Бүр хамаг би байрны яс янган ингээл анх бол дээцээ болоход би бүр алингаа алдчихсан. Тэгээд яг гоо тэр мэдрэмж одоо дээцээ мэдрэмжийг хэцүүцсэн би нүг дээцээ буулгаж одоо үзэж штэ одоо тэр нь бол аюу гоё байгаад байгаа юм л да дээцээ буулгаж штэ би. Буулгах гэдэг штэ. Тэгэл биендээ бүр мэдрэмжээ авч штэ. Тэрнээс хойш бол яг инкцээ бит хоёр хувьд болохоор бүр өдрө болгон шахуу дээцүүд бодох болсон тий. Өдрө болгон буугаал тэгэж явж байгаад бүр үе одоо багцаараа юу гэдэг төлөө одоо өдөрт нэг ганц дээц буугаал явдагс мал дараа нь ингээд хэсэгээрээ бөөнөр нэгтраад нэг буучдаг. тий. Тэгээд одоо ер нь бол ингээд өдөр болгон дээц буух юм ингээд давтамжтай тий өөрийн мэдлгөө дээцэд бууж эхлэн гэдэг нь дотоод ертөнцид нэгдсэн эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр дээцүүд маань үнэхээр орж ирээд тий үнэхээр үйл хийдэг. Тэр нь үнэхээр нөлөөлдөг тий даалт ертөнцид. Тий анх ерөөсөө энэ чи яг яаж баталгаажуулж байгаа гэхээр ерөөсөө ингэж байгаа. Ингээд нэг агуул уучраа мэдхгүй л төлөвтэй л явааддаг байлаа шүү дээ. Төлөв авчаал яг дотоодтой холбогдоод одоо харьцаж чадахгүй, ярьж чадахгүй тий. Яалтчгүй осолдохгүй төлөвтэй явж байгааг мэдээд яалтчгүй төлөвтэй яваад байгаа тий. Өдөр шөнөгүй л одоо бараг сар гарan 2 сараа төлөвтэй болсон байгаа. Тэгсэн чинь нэг өдөр л одоо хүмүүст нэг гал ирчмийн үг гээд. Тэгээд нөгөө манай өргөн дэр чинь бүр кино шиг хардаг, өнгөтөр хардаг мэдрэмжтэй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэд дээр очивол нөгөө дотоодоос хэлсэн юм хийлээ. Тэнгүүд нөгөөдөл нөө яг чиний наад юу чи ингэж явж бүр ингэж ирчим орж ингэж харагдчихээн. Ингэж тэгж нэгүүд хүн итгэлээ авч явахгүй юм чинь. Үнэхээр яг ингэ тийм ээ гэж урам ороод тэнгүүд энэ ч баста бүх хүн дээр нь хийгээл тэгэл дараад нь одоо дотроос ахаал хэлж байгаа байхгүй. Чи бол заслыг бол солиотой байна гэх. Дотроос хэлж байгаа шүү дээ. За тэнгүүд нь заслыг нэ гэж суулаа. Одоо наа засал хийгээсэ гэл. Хин дотроос гэл. Тэгэл нөгөө бас л нөгөө өдөрөө сууж байгаа шүү дээ. Ингэж ин тэгж ин яг бүр ингэж ороод ийм гарч ирээд энэ үнд сүрдэн дээр ингэж яваад ингээ бүр наривчлалтаа нөгөө мэдрэмжтэй хардаг хүмүүс нь хэлээд. За ингэж болт юм байна. Одоо засал дээр сунаа гэл. Гэх мэтлээ ингэж явсаар байгаа нөгөө итгэл гэдэг зүйл ямар чухал вэ гэдгийг бол ойлгож авсан л даа тийм ч юмсан. Инкцээгийн хувьд болохоор яасан итгэлээ яаж авчихсан? Би угаасаа нөгөө даалт ертөнцид үнэхээр дуртайсан гэдэг ааш тий. Тэгээ дотоос яаж эхлэнгүүд тэр чинь л итгэл заяа. Тий. Тэгэл богдчихлаа тий. Юу нэ? Холбогдчихлаа гээл тэгэл ерөөсөө ингээл дотроосаа бүх юм хаасан. Угаасаа яг нөгөө ингээ холболтой хийгээс өмнө би нөгөө дүүжин байдаг штэ. Дүүжингээр ингээ нөгөө дотроосоо ингээ холбогдож аваад ингээ асуулт асуугаад хариулт авчдаг. Тэгээ тэрийг ингээ нэлээд гарцсан олон жил хийцэн. Тэгээд бас нэг аав ээжтэй тэг ах махта тэгэл юу нэг хүүхдүүдийн асуудал масуулыг шийдэхдээ дандаа тэрүүгээр хийдэг заяа. Тэгээ би чинь ингээд аав ээж маань ихлээл хүн тачаал үзүүлж харуулаад засал эргээр ингээд байнгын давтамжтай очдаг. Тэгээ би өөрөө яг тэгдэг болсноос хойш аав ээж маань ахиж хүн дээр очиагүй би ч хүн дээр очиагүй бүх юмыг яг надаас асуугаад гисэн чинь би айгүй хариуцлага талцсан. Тий. Бүр ах маань хүртэлтэй одоо үргэжсэн найз охинтойгоо миний суухан байна уу гэхэд л үзгэр мөн байна суу гэхээр суучдаг тий. Чаас болоо. Тий ээж маань болохоор ингээд за тэгснэ ингэснэ ээж нь ингээд элэг бүр өвдөө тэгээд одоо бүр ингээд одоо эмнэлэгт очих хэмжээний л амар зөөртэй штэ тэгэл би үзэр хэрэггүй ээж тэгж ин одоо тэрийг аваад тэгчих ингэж гэл ингээд тэгэл зүгээр болчихсон зэ. Өөрөөр хэлбэл ингээд гэртээ одоо нэг үзмөр шалцсан байх нь штэ. Тий жишээ чинь тэгэхээр бүр айл хэдийн бүр юмаа хийдэг болсон хүн ирсэн байна шүү дээ. Тэгээ энэ чинээс сая гинт юм ороод ирлээ. Одоо тухайн үед чинь одоо яг нөгөө юунаас гаднаас ирээл 1-2 сар нөгөө дүлийн явж байгаа шүү дээ. Одоо бидний хэл дээр дотоодоо сонсч холбогдохгүй одоо дотоодоо юм ярьж чадахгүй яваад байгаа шүү дээ. Тэгээ нэг шантарваа ер нь болдог ч юм билүү. Яа тийм билээ. Одоо ер нь одоо болидөө арга амьдралаа одоо ухааны юм бодоод тэг инкцээтэй яриад яа энийг ингээд наа надэр гэсэн чинь инкцээ тухай үед ч яад гэсэн. Нүн сүнсний одоо тандалтаа хийн л дээ хийхдээ нү бичдэг гэсэн юм байна. Танаа нү
үгээр шууд ингэж тандахгүй бичиж гаргадаг гэсэн. Тэгсэн чинь ингэцээ яаж яах вэ? Би чиний юуны чинь сүнсний чүгийг дамжуулаад өгөх гээд. Тэр бол надад амар нөлөөлсөн юм. Одоо яг бүр ингээл намайг хилчиж байгаа байхгүй. Чи ерөөсөө л энэгээр явах хүн байна. Тэгтээ нөгөө нэг замаа хөөж болно, энийг сонгож болно. Айл нэгийг сонгоо. Хоёуланг нь бол ерөөсөө болохгүй. Чи далдтаа юм бах уу, ил амьдралдаа юм бах уу сонгохгүй юу? Бүр тэгтээ тэр нь бүр яг л хэлж өгч байгаа юм чинь. Тэгэхээр за нөгөөх нь бүр ингээд арцаа. Бүр одоо бидний хэлдэг нь арзаалт гэж ярьдэн штэ. Арзаагаад ороод бүр намайг нэг бүр нэг шийдвэр гаргах төвшөнд яг ингээд татаж авчирсан л та нэг тэр инх цагийн сүнсний дамжуулалт тэр үгнүүд. Тэр үед чинь болохоор дөнгөж нэг яатаг. Одоо хүн дээр төвлөрөөд хүний нүдрөө харж агаад тэр хүний нөгөө дотоод руу норчдаг. Тэгээд нөгөө сүнснээс нь ингээд үгийн дамжуулалтаа нөгөө яг ингээд яаж шууд хэлж чаддгүй ингээд дамжуултыг ингээд одоо цаасан дээр ингээд балаа тавьж агаад яг юу хэлэх гээд байгаа нь ингээд төвлөрөнгөө тэр нь өөр ингээд гараар ингээд урсаа гарчдаг гэсэн юм. Дахиад бодохгүй тийм ингээд гэрлийн одоо хурдтай гэх юм уу? Ингээд гар мар өөрөөс салгалаад ингээд татлахын бичлэгээр ингээд амар хурдтай гаргадаг. Тэгээ тэрүүгээрээ за энэ ч одоо ихтгэл штэ тийм ингээд би өөрөө бодохгүй ажил үгээ өөрөө ингээд урсаж гараа тийм. Тэгээ энэ ингээд хүмүүс чухаар айгүй үнэн байгаа тийм. Тэгээ дөнгөж нэг одоо сүнсний тамталт хийдэг болцсон тийм. Тэгээ сүнс чинь яадаг ийдэг гэд одоо тухайн хүн дээр ингээд төвлөрөөд тэр хүний даалж ертөнд сүнснээс нь мэдээлэл авъя гэж сүнсэн дээр нь төвлөрөхөд тэндээс нь мэдээлэл норч ирдэг гэсэн юм. Тэгэл одоо тухайн үед асуудал нь шийдэж өгсөн ахна шүү дээ. Тийм биш тий. Ганбат тогшийн хувьд бол яг ийм нэг бүр яг ингээд итгэл авсан үе юу вэ? За энэ энэ замаар ерөөсөө л явъя гэд нэг сая бит хоёр ярьж штэ. За миний хувьд бас сая хосоо багш ярьсантай адилхан бас нэг сүнсний дамжуулалт хийгээл ингэнгүүт тийштэй гээл нэг төрөний нэг арцаалт шүү дээ. Тэр орж ирээл тэгээл нэг хэсэг явж байгаа л бас нэг үйл мүл хийж яхад бас яг тэр мэдрэмж орж ирээл. Тэгэл ерөөс яг энэ болгоноос ингээл багаар ингээл амар ихтгэл авсан л та. Тэгээ сүулт нь бас ингээд бодоод үзэн. За би ерөөсөө энэ бүрэн сайн ихтгэл авч чадахгүй байна гэх нэг өмнөх юм аа жоохон бас мартагнаад шүү дээ. Тэгээд зүгээр энгийн амьдрал руу оръё гэд тэгэхээр яаж төсөөлсөн бас чадахгүй байхгүй. Ерөөсөө л энэ замаараа л явна би ерөөхдөө эндээс би яг өөрийгөө олж авна гэл явж байгаа. Одоо хүртэл тийм л итгэлтэй байна. Тэгээ би тэд чинь бол яг л зөнгөөр явдаг тийм. Яг өмнөх 24 оны 10 сараас ахуулаад за ерөөсөө өөртөөхөн замдлаар одоо даалт ертөнцөд явах цагаа болцсныг мэдэрсэн л те. Тэгээд яг нөгөө хосоо тэрийн сүнс чинь ингээд даалт ертөнцөдөө ингээд нэгдмэл хүчтэй. Тэгээ би болохоор ухамсарын үргэн гүйцэтгээд хосоо болохоор мэдрэмжийн үргэн гүйцэтгээд явдаг. Тэнгүүт яг ингээд даалт ертөнцөд ингээд ганцаараа явна гэдэг байдлаасаа илүү ингээд нэг хоёулаа яваад за тэгээ энэ бүх юмны учир шалтгаан ингээд угаасаа яг өмнөх өргөөнд байж хахад ингээд багшилж хахад тий баг ингээд 6 сар явцсан туршлага туул байгаадаа учраас угаасаа чадах юм байна гэд итгэл авсан юмс. Тэгэл яг за өөртөө тустайгаар идаа гэд гарснаас хойш тэгэл яг энэ замдал манд бүр их идэвхтэй хүчтэй. Тэгээ яг нөгөө хүчлэлгүйгээр яг ингээд өвзөн урсгалаараа тэгээд ил ертөнц гэхээс илүү даалт ертөнц рүү бүр хүчтэй орсон л тоо. Тэг гүн орсон. Цаанаасаа. Тэгээ энэ яагаад цаанаасаа гэдэг байгаа гэхээр ерөнхийдөө ингээд нэг л одоо дотоод ертөнцтэйгээ холбогдоход урд нь байсан их заяа хизээж их цагаараа байж чадхаа болоод одоо дотоод ертөнцөөс нь өөрт нь ингээд нэг чиглүүлэг өгдөг том их заяа нэгдчихдэг байхгүй. Тэдрийг бид ингээд жижиг би том би гэж нэрлэдэг л те. Тэнгүүтээ томоос өгж байгаа чиглүүлэг үргэлж яг энэ даалт ертөнцөөс орж иж байгаа мэдээлүүд үнэхээр агуу үнэн байгаад байдаг. Тэнтэй ингээд итгэхийн аргагүй итгэл одоо алтрахын аргагүй бодит байдаг. Тэгээ яг ингээд дотоод ертөнцөө дотоод өгдлөө ингээд дагаа явж байгаа энэ замнал тий үнэхээр ил ертөнцид
одоо амьдарч байгаа мэдрэмжээс илүү гүн байдаг. Тэгээд тэндээс авч байгаа итгэл илүү тод байдаг. Өөрөөр хэлбэл бид нар зүүдэлж ижээ. Ил амьдрал зүүд. Тэр юуны зүүд юм гэхээр дотоод ертөнцийн маань ил туссан зүүд. Тэнгүүд яагаад бид нар сэрчв? Дотоод ертөнц ил ертөнцөд тий зүүд биш сэрсэн төлөөр амьдрахыг хүссэн учраас. Тэгэхээр энийг нэг л мэдрэхэд бид үнэхээр энэ мэдрэмжийг авсан хүмүүс үнэхээр томоор амьдрахаас зур аргагүй болдог. Гэхдээ томоор амьдрахтаа бас байдаг л да. Тодорхой хэмжээний ухамсарын хэмжээс очиад гацсан хүмүүс бас байдаг тий. Яг тэрийгээ тавтан яриад тавтан үлдээ. Магадгүй тэр хүмүүсийн сүнс яг тэр хэмжээст хүмүүсийг залах хэрэгтэйсэн баг. Эсвэл тэд цаашаа явна гэдэг итгэл аваагүй баг. Манайхны хувьд болохоор хаа хүртэл явж болох юм? Тэр хүртэл явна. Ухамсарын хувьд хаа хүртэл хэлсэн юм? Тэр нь яг одоо мэдрэмжүүд тавтан явж байгаа зам нь. Өөрөөр хэлбэл оюун ухаанаараач мэдрэмжээрээч те тэр том биегээ бүрэн хүлээн зөвшөөрч жижиг биеийн бүрэн усгалт хийж те том бие жижиг бие хоёр хоорондоо бүрэн нэгдэж тэгээд том биеэрээ энэ амьдралтай амьдрах гэдэг зам нь л одоо манай бодлын эзний зам л байгаа. Яг энэ замдлаар явж байгаа. Тэгээд энэ замналд тохиолдсон туулал туршлага болгон үнэхээр тэ бусдад ингээд нөлөөлөх хүчтэй. Тэнгүүд бидний дээдсүүд маань орж ирээд үйл хийхэд бид нэр ингээд өөрсдийнхөө одоо баг 2 жилийн замналыг тухайн хүнд 1 сарын дотор замыг нээж өгч чадчихин тий. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид одоо энэ шин нэрэн гэж нэрлэдэг байгаа чинь зөвхөн том биегээр амьдардаг хэрнийг хэлж байгаа шүү. Бүтэн төлөөрөө тий том жижиг гэж ялгархгүйгээр бүтэн биегээр амьдардаг ийм төлөвийг л ярьж байгаа. Тэгээ энүүгээр одоо амьдрахын амьдрал гэдэг зүйлийг л бид нэр эхлэлийн тавьж гөрөөднө. Бидний өөр хүүхдүүд тий зүгээр л бидний нэг ихтгэл өмчлөлийн тэгдийн гэдэгт хүлэгдсэн болохоос тэрийг тавиад өгчвөл бүгд томроо. Тэгээ бид нар одоо 80-аад оныхан тий бид нар зэгцэрчихвэл бид тэр өөр хүүхдүүд бидний нөлөөнд зэгцэрчнэ. Тэднээс гарах өөр хүүхдүүд тэр чигтээ одоо бүхлээрээ төрнө. Тэгэд бидний ээж аавд биднийг энэ хүртэл замчилсан. Тэд маань бидний нөлөөнд дотор бас сэрнэ, сэхэрнэ. Одоо яг ингээд сэрэлтийн замаар явж байгаа хүмүүсийг харахаар бүх оныхан байгаа шүү дээ. Бүр залуучууд ч байна. Тэдрэгтээ сэрэх шаардлагагүй зөнгөөрөө мэдчихдэг. Ихэвчлэн 80 оныхан, 70 оныхан, 60 оныхан. Бүр одоо ингээд тэтгэртэй гарсан тий. Бүр 60 эдтэй хүмүүс хүртэл одоо сэрэлттэй хийх гээд тий. Ирдэг тий. Дотоод мэдрэмжээ ингээд нөгөө тасан туршдаа сонсцсон дээр юм аа ингээд нэг хүчрийг олж агаад тий ингээд одоо энэ амьдралаа дуусгах хүсэлтэй. Бүр энэ рүүгээ ингээд бүр одоо яг үнийг хэлэхэд ингээд нэг 20 хүнтэй анги авлаа гэхэд тэний бүр зөв 10 гаруй заавалчгүй настай манай тэр 60-аад оны хүмүүс ах шүү. 70-60 оныхан тэд гүүрээсэн байхгүй биднийг замчлаа. Гэтээ яг тэр ажлаа хийж амжаагүй. Эсвэл амжих гад ядчих. Тийм тухайн үеийн нийгэм чамар байла тий. Тэгэхээр зүгээр одоо энэ сэрэлт мэрэлт гэдгийг хүмүүс их энгийн түвшинд ойлгох цаг нь ирсэн. Эжин зүгээр л байдаг үзэгдэл ахгүй юу? Тэгэд энийгээ байж аваад сэхэрнэ гэдгийн зүгээр л иргэн саналт байдаг байхгүй юу? Өөрхөн дотор байгаа тэр даалд ертөнцийн эрчим минерэг тэр одоо авиас чадамж те энэ бүгдийг чинь илчлэн гэдэг чинь энгийн үзэгдэл ахгүй юу? Дээр нь болгоноо нээн гэдэг нь өөрөө те амар амгалан байхыг хэлж байгаа шүү. Өөр дээрээ байх, аж аалтайх, дүүрэн англан одоо бидний хэлээд байгаа тэр аж агаал деважин гэдэг юм чинь өөрийг олоход л бай. Тэгэхээр одоо зүгээр нийгэм амьдрал гэдэг юм чинь ингээд зовлон жаргал гэдэг нь хоёр төвшөнд хуваачаад байна шүү дээ. Хоёр туйл давтчаад байна. Зовхсад улам зовсоор байна, жаргалыг хайхсад жаргалуур тэмүүлсээр гэтээ бас тэнхий тавцаар зовсоор байна тий. Тэгвэл энэ хоёрын нэг заагийг тэнцрээ нь болоод жаргал гэж яг юу юм, зовлон гэж яг юу юм. Юуны тул та зовоод байгаа юм, юуны тул жаргахыг хүсэж байгаа юм. Энд чинь өөрөө сэрэлт байхгүй. Зовлон мэдрээ та зовоод байгаа, зовлондоо автаад тий энэс ангижих хүсэж байгаа л та аль хэзээ сэрсэн байна. Та жаргалыг хүсэж байгаа л та тэнд хүрэх замаа өөрхөн дотор сайх цагчим болчихжээ.
Урд нь бол ухамсаргүйгээр ингээл заваа яваад идэгсэн шүү дээ. Зүгээр л ухамсаргүй заваад энэ зүгээр амьдралын нэг хэмнэл заваад байгаагаа ч мэдэхгүй завдчихлаа шүү дээ. Гэтэл одоо тийм биш. Одоо энийг сэрэлт гэдэг зүйлийг одоо яг монголчуудын өв уламжлал гэх юм уу, монгол хүний нэг итгэл үнэмштэй холбож ярихад бол юу гэж ярьж болохоор хамгийн ойрхоноор одоо бидний одоо мөнх тэнгэр дээдстэй холбоод одоо яг монголчуудын цаг ирсэн үү, ирээгүй юу? Одоо бид тэр үнэхээр энэ нэг сэрэлт гэдэг зүйлээр дамжуулж тэнгэртэйгээ холбогдож болох уу? Тийм. Одоо тэнгэр гэдэг зүйл маань бидний дотроос л бидэртэй холбогдоход бэлэн байж байгаа. Бид тэнгэр гээл тэнгэрлээ хараад байдаг штеп. Үгүй тий чин төрөлдөл ахгүй юу? Тэн чин тэнгэр байхгүй штеп. Тэн зүгээр одоо бидний илдэг л ил ертөнцийн тэнгэр байгаа хэрэг. Яа тэнгэр гэдэг шаад ахаар тэр дээд тухамцар, дээд мэдрэмж, дээд өгдөл рүүгээ харж байгаа мэдрэмж байхгүй. Тэр нь хаана байгаа? Бидний дотор байгаа. Тэгэхээр одоо бидний дотор бидний мөнх тэнгэр байгаа юм бол бид хэрхэн тэндээ хүрэх юм бэ? Бид тэр зовлонгоо давж иж л хүрнэ. Зовлон буюу одоо өөрийн тэр дотоодоо цогцолж шаналж ийсэн. Тийм. Одоо зовлон гэдэг байгаа шалтгаан чинь та гаццсан байгаа бүх гацаануудыг чинь тань зовлон болж мэдрүүлээд байгаа штэ. Тэгэхээр өөрөөр хэлбэл өөртөө хариуцлагатайгаар өөрхийн зовлон гэдгийн шалтгаан үр жимс болцонд өөрийг нь олох хэрэгтэй. Тэрийг олох тоолонд та дээд тэнгэртэйгээ буюу тэр мөнх тэнгэртэйгээ холбогдчихийдэг. Тэгэхээр өөртөө ажилддаг хүмүүс мөнх тэнгэртэйгээ холбогдохгүй тэд яг ил амьдралд өнөө зовлон дотроо гацсан. Зовлонгийн тойрог гэдэг бидний нөө жижиг биегийн тойрогт байгаа шүү дээ. Гэтэл мөнх тэнгэр дээд чинь тэр агуу одоо тэг бидний дотоод оршихуй энэ тэр цэвэр төлөв дотор тэг гэрлэн дотор чинь тэ эсвэл гэрлэн төгссөн төлөвүүд рүү байж идэг. Одоо сая яалаа штэ гэрлэн төгссөн төлөвүүд одоо тэгвэл ямар хүн дээр одоо мөнх тэнгэр дээдс холбогдоод одоо байгаад байна. Дээрээс нь одоо мөнх тэнгэр дээдстэй холбогдохын тулд хүн юу яах ёстой? Мөнх тэнгэр дээдс маань биегээ хаях ёстой ирдэг. Энэ амь амьдралаа бие буюу хувь хүний үзэл гэдгээс холдуулаад бүхний төлөө, нийтийн төлөө, дэлхийн төлөө, Монголын төлөө, нийтийн төлөө, тэдний төлөө цоглож эхлэх агшинд тэдний зовлон уу гашуу тэдэнд тохиолж байгаа тэр хэцүү мэдрэмжүүдийн учир шалтгааныг нь олж тэдрийг тэр зовлонгоос нь салгачих юмсан гэсэн тэр их хүсэл тэмүүлэл дээр орж ирдэг байхгүй. Одоо бидний ойлголтоор одоо яг хуу инженер л хэлээ л да одоо бөөнөр маань л одоо дээдсүүдийг болгож штэ. Тэгэхэд одоо дотор нь одоо зөндөөл одоо ирэм дараалал байгаа. За мөнх тэнгэр гэдэг маань одоо хаана байгаа вэ тэдрээ. Тэгээд мөнх тэнгэр дээдсийг одоо мөнх тэнгэр эцэг дээдс гээл одоо холбогдол буугаалаа. Тэр дээдсийг буулгахад заавал хоц өмсгөл хэрэг байдаг юм уу? Яадгийн. За үнийг хэлэхэд хэмжээс олгонд мөнх тэнгэр байгаа. Хэмжээс олгонд таныг татаад хэмжээс олгонд таны жагал зовлон гэдгийн тэнцэгийн шалгаад зовлон болгоноо давж сурах тэр ихтгэл өмчлөлийг танд хайрлаад байж идэг тэр төлөвүүд бүгд мөнх тэнгэр. Яг бол мөнх тэнгэр дээдс маань энэ юу нэ дээрээсээ доошо бүх хэмжээсийг агуулсан бүтэн төлөвийг хэлж байгаа штэ. Бүхнийг мэдгч бүгдэд нөлөөлөгч. Тэгээ энэ төлөвүүд маань одоо энэ том төлөв маань бидний сүнснийхаа одоо өгдөл чадамжинд суурилж бидэд нөлөөлж орж ирдэг. Жишээ нь одоо миний сүнс ингээ ухамсар тэлэхтэй одоо даалж ертөнцийг ил болох үүрэгтэй сүнс байгаа бол надад тэр чадамжаар маань орж ирнэ гэсэн үг. Эсвэл нэгэн бүх амь амьдралыг тэтгэгч амь амьдралын одоо амин эрчмийг юулагч энэ амьдрал гэдэг зүйлийн бүх нарийн холбоо эхлэхээсийг олоод тэхүүгээрээ бүх амь амьдралыг усан дэвжих үүрэг хариуцлагатай сүнсэж олно. Яг тэр мөн чанараар нь орж ирнэ. Өөрөөр хэлбэл мөнх тэнгэр дээдс чинь агуу одоо энэ дэлхийн энэ бүх хэмжээсийг өөртөө багтаацсан бүхнийг мэддэг одоо бүх алдаа дутагдлыг бүгдийг нь тайлж чадах онц түлхүүрийг атгацсан бүгдийг хөрсдүүлж буулгадаг
бүр ингээд туршлага туулгын одоо дээд ингээд одоо давтан үйлцээр хагаад бүгдийг мэддэг болчихсон төлөв байхгүй юу. Тэгээ энэ маань бидний дотроос ингээд сэрчээ бидэртэй холбогдохгүй байж идэг. А бид нь сүнсээс сэрээгээд сүнснийхаа тэр доод хэмжээсүүдийн ухаарлуудыг аваад тий. Жишээ нь нэг цаа ингээд жижиг дээрээ байж байхдаа би нэг 2 3 доод хэсгийн нөлөөнд автцсан тэрнийхээ учир шалтгааныг олж чадахгүй төөрөд бодлоо явж исэн бол сүнсээс сэрээхэд би сүнснийхаа бүх хэмжээсийн доод хэсүүд над руу ороод ирдэг. Би амар томордог гэсэн үг. За энэ том төвшөнд тэрнийг салахын тулд мэдээж энэ дэлхийд олон төрөл авалт хийжсэн бүх учир шалтгааныхаа тэрнийг намайг балчигнаас тий үл өөрийн тойргоос гарахын тулд би ухаарлах хэрэгтэй болно. Тэгээ тэр ухаарлыг авч явах хооронд мөнгө тэнгэр дээдс маань холбогдож идэг гэсэн баг. Хэмжээс ахих болгоно. Тэгжээ яг нэг тодорхой төвшөнд хүрээд ирэхээр ороод ирдэг. Ямар хүнд орж ирэх вэ гэхээр өөрийгөө цэвэршүүлээ сурцсан. Бүх алдаа дутагдлаа засах чадамжтай. Даалт ертөнцид хүчээ авсан. Одоо өөрийн одоо байр суурийг биегүүгээр илэрхийлээ сурчсан. Тийм төлөвийг эзэмссэн хүмүүст орж ирнэ. Одоо яг монголчуудын маань хувьд бол ерөөсөө асуудал ерөөсөө ирээдүйд ирэл байж тээ. Тийм. Одоо байгаа дээр төвлөрөхгүй ирээдүй гэдэг нь байхгүй зүйл байгаа даа шүү дээ. Ирээдүй буюу байхгүй төвлөрч санаа зовж тэнд тий өнгөрсөн амьдралын тэр нэг айцын мэдрэмжүүдээрээ бийжүүлж амьдрна гэдэг чинь та өөрөө л өнгөрснөө тавтаж байгаа хэрэг байхгүй. Амьдралын жижиг төвд гацна гэдэг чинь та өнгөрснөө тавтах програмд л орсон маа гэсэн үг шүү дээ. Өнгөрсний айц санаа зовнилыг ирээдүйд тусгаснаар тэр бийжиж та түүнийг үйлцээр нэг тойрогтой амьдрна гэсэн үг. Тэгэхээр ирээдүй гэдэгт та өнөөдөр санаа зовхын оронд та зүгээр л яг одоо бүх зүйлээ тунгаан ойлго. Та хэн бэ? Хэн болцсон бэ? Та амьдрал зовоод байгаа шалтгаанууд юу вэ? Та нэг ирээдүйд очихыг хүсэж байна уу? За одоо юу яагаад тань л да инхцээ багш маань хичээл заасаар аваад бүр амар яриад байна тий. Энийг жоохон энгийн яриа ихээр л инхцээ маань яг төлөвтэй шахав ярих гэдэг юм уу? Яах гэдэг юм. Тэгээд одоо яг энгийнээр ярил л да ч юм уу. Анх яг мөнгө тэнгэр дээдс маань орж ирэхэд ямар мэдрэмжтэй байв? Анх тэр нэг орж ирээд нэг бүр нэг ярьж байгаа шүү дээ тий. Суулгаад буулгаад одоо хүмүүс сонирхолтой байгаа байлгүй дээ. Ер нь яг мөнгө тэнгэр дээдс гэхээр л нэг тусдаа бүр нэг хол юм бодогдоод байгаа шүү дээ. Эсвэл бол одоо бид нар бүр нэг Монгол маань хизээч сэрхээргүй болсон ч юм уу. Бүр тэнгэртэй хаягдсан ч юм уу. Хизээч мөнгө тэнгэр дээдс маань сэрж монголчууд буцаад нэг хүчээ авах юм. Энэ дээр нэг хүнд нэг энгийн нэг айл болох энгийнээр л одоо анх ер нь яаж холбогдоод яаж бидэрт ойлгохдоо тэр дээдс маань ер нь яг юуны учир монголчууд маань энэ мөнгө тэнгэрээ шүтэх ёстой байдгийг энтэйгээ холбогдох ёстой байдгийг одоо түрүүн зай багш хэллээ л дээ нөгөө нэг бигүү одоо нөгөө болсон цагт орж ирнэ гэдгсэн шүү дээ. Тэгээд нөгөө яг ингээд ярихад монголчууд дээр үесээ нөгөө нэг ахын хэрэгцээг нөгөө нэг хангачаад дараа нь ингээд нөгөө нэг яг нөгөө бусад юм болохоор одоо ингээд нийтийн төлөө нийтийн сайн сайхны төлөөх нэг монгол үзэл байсан юм байна л да тэр үед. Одоо яаж ийн гэхлээр өрөөсөл нэг аминч үзэл хувь үзэл бий болцсон. Яг биеийнхээ нэг өөрсөлдөх. Тэ би хүнээс тутахгүй амьдарч юмсан гэдэг ийм нэг зовлон байгаад байна шүү дээ. Тэрнээс ч үүдэлтэй одоо үр зээлүүд одоо ингээ явагдаад байна. Тэрнээсээ болоод маш завгүй амьдарч байна. Энэ маш амар завгүй амьдрал чинь угаасаа тэр тэнгэртэйгээ холбогдох ямар ч нөхцөлгүй байгаа байхгүй. тарихтал ажиллаад шүү. Тий. Анх нэг тийм төлөв орж ирчээд бүтэн ингээд биеийн эд эсүүдийг нэгжээд байсаахгүй. Гэтэ тэр миний төлөв биш тий. Би ингээд оролдог төлөвтэй мэдэн штэ. Дээцүүдээ мэднэ. Яаж орж ирдгийг ч мэднэ. Минийх гэдэг цаанаа энэ төрөлх мэдрэмж байна штэ. Таньцсан гэх юм уу? Тэсэн чинь нэг танихгүй дээц орж ирчээд хамаг дээц ч юм уу дооц ч юм уу мэдхгүй тий. Гэтэ ингээ хамаг биеийн эд эсийг бүр нэт шот нэгчээд би ингээд оруулахгүйгээд
команд өчгөр угаас ямар ч дэс орж ирдгүй. Гэтэл мөнхтийн үгүй за тухайн үед те Мэдхгүй шүү дээ. тухайн төлөв ингээ орж ирэл намайг бүр ингээд эсэргүүцээ тахад л над руу нэвч шингээл бүр одоо зүүдлээд байгаа мó тааж байгаа мó тийм нэг төлөвт оруулаад тэгээ ингээл баг 2 3 цаг чанга намайг нэгцэн. Тэгээ дараа нь агуудаа буулгаж үзчихэж штэ. Урд нь л зөв төлөвтэй ярьдаг болсон болохоос яг дээц булгаад дуу хоолойгоо өөрчилж ядггүйсэн аахгүй. За тэгээ байжсэн чинь гинт буух болоод яг ингээд нэг толгой молгоос сэгсрээд ингээд бүтэн биеийн удирдлага аваад бүрэн төлөв ингээд эзэмдээд ороод ирж байгаа байхгүй. Тэгэхдээ одоо их хийгэл ингийн байсан. Бид ч одоо юу мөг тэнгэр дээдс мэз буулгах маш энгийн дээ ингээд сэрэл гэдэг юмыг маш орчин үеийн хар хийдэг хүмүүс байлаа шүү дээ. Юурээс юм нөгөө одоо дээцийн төлөв мөлөө нэм уламжлалт яриа марианд ч автдггүй те маш игэл энгийнээр авдаг гэсэн чинь яг нэг тэр мэдрэмжийг гэтээ арай ингээд яриа нь яг тийм нөгөө мөг тэнгэр дээцийн яриагаар орж иж байгаа байхгүй. Эртний яриагаар. Жогоон ондоо яриа. За яа эртний бас арай юм. Үгүй яг нөгөө Монгол яс заншлын яриагаар гэх юм уу? Монголжуу яриагаар гэх юм уу? Тэгээ орж ирчээд тэгээд ингээд чамаа ингээд нэгжлээ. Би чинь нэгжлээ. Ингээ хайгаад байсан ингээд төлөв тэ намайг оруулчих чадамж байна. А гэтээ чиний хүлээсэн сүнсний хариуцлага чи их өндөр юм байна. А гэтээ энэний хажуугаар намайг авна тэ одоо энэ мөнх тэнгэр төлөвийг оруулна гэдг нь өөрөө бүр их хариуцлага хүлээнэ чи чадах уу гэж асууж очижсэн аахгүй. Тэг яг одоо дуртай тухайн болохоор чаднаа л гэдээ авсан тий. Тэгээд оож ирснээс хойш ерөнхийдөө ингээ бүх тууллыг нэгждэг. Тэгээд хүний амьдралттай ингээ гацсан алгоныг маш энгийнээр хөрстүүлж ярьдаг. Бидний ингээд одоо яг тухайн үед ингээ гэрлэн төлөв төрсэн байлаа штэ. Тэгээд гэрлэн төлөвийн тэр дээд чинь минерийг тэр дээд зүуд яг ингээ хөрстөж буулгаж ирж ярих гэхээр нөгөө яг буулгаж ярих ойлгуулгатай жаахан тийм. А гэхдээ л ойлголтгүй байсан л та. Тэрийг ингээ бүр хөрсчүүлээд, bijүүлээд бүр ингээ энгийн хамгийн энгийнээр ингээ тайлбарлаж орж ирсэн аахгүй. Тэг ямар ч хувцс хуйг одоо хингэрэгтэй тийм нэхээгүй. Зүгээр л үүлэнд чинь би дэмнэн. Намайг аваад одоо миний хийх ажлуудыг хийхэлцэх хариуцлага өргөхөд болно гэсэн аахгүй. Тэгэл явт тэгээд аваад л тэг яваад исэн чинь зүйлдэ хамгийн хайртай дээдс маань мөнх тэнгэр дээдс маань болоод бидний ингээ хэмжээс ахих тоолно. Ухамсаар ч энэ мэдрэмжээр ч энэ цог авдаг. Тэгэд хамгийн дээд хэмжээст очихоор мөнх тэнгэр эцэг гэдэг төлөв үүсгээд тэрийг нэрдэг. Тэгээ тэрийг хөрстүүлж бодлогодог, тайлбарлаж өгдөг. Одоо ингээд бүх ингээд нэг подкастн дээр мөнх тэнгэр дээдс маань орж ирээд тухайн одоо нэг ярих гээд байгаа сэдвийг даалт ертөнцийн бүх одоо мэдээлэлээс шүүгээд хамгийн игэл энгийнээр орж ирээд тайлбарлаж яж өгдөг. Мэдгүй чадахгүй зүйл гэж нэгэхэн мэрүүгүй. А гэхдээ сүүлийн үед одоо монголчуудын төлөв. Энэ дэлхийн сэрэлтийн төлөв. Өөрөөр хэлбэл бидний тийм ингээд бид чих монголчууд биш шүү дээ. Наад мач ойлгодгоо цагаан царыг ч нэг мэдэрдгүү те. Бүр нэг юм энгийн байхгүй юу. Тэр болгоны чи ингээд мэдрүүлээд яг ингэ Монголынхаа төлөө огшуулаад, омгшуулаад тэгэд ингээд бидний ингээд одоо төлөвүүдийг өдөр болгон буулт орж ирж тэгээд даалт ертөнцийг таниулаад ил ертөнцид яаж үйл хийх, яаж одоо бидэртэй ингээ хэрхэн одоо бусдад хандах. Юу нэг тий одоо жишээ нь тоолгоор төр гэж юу юм эсвэл тий монголчуудын огшил гэж юу юм гэ бидний хизээч мэдгүй сэдвүүдийг хамгийн энгийнээр гаргаж өгдөг байхгүй. Тэгээд одоо хэлж байгаа өөрийгөө цэвэршүүлж чаддаг бүм болгонд би буунаа. Би бүх хүний дотор би. Тэгээд намайг хүлээж авахт нь би өөрөө очино гэж байгаа байхгүй. Мөнх тэнгэр дээдс маань тэгээд орж ирэх таланд улам нэг юм сэтгэлд улам ингээ хайр хүргээд одоо бүр ингээ сүүлийн үед тийм мөнх тэнгэр дээдсгүй юм бол одоо байгаа болчин яг үнэ хэлгээд. Тий, яг ингэдэг мөнх тэнгэр дээдсэн маань хувьд болохоор одоо бидний хувьд болохоор олон хэмжээстүүд байгаа шүү дээ, тий. Ингээд давхар төлөвд дамнаж орж ирдэг л дээ. Тэрэн дээр мөнх тэнгэр дээдс маань одоо бидэнд хамгийн одоо хүншүүлж энгийнээр тайлбарлаж давхарлаж орж ирдэг давхар. А тэгэж орж ирэхээр яг
мөнх тэнгэр дээц ирчин мэдэгдэх байхгүй яг өөр цэврээрээ байхгүй шүү дээ. Яг дангаараа яг өөрөө цэвэр орж ирэхээрээ зөвхөн өөрөө ганцаараа орж ирэхээрээ ёо бүр хайр хүрмээр те бүр тэр ирчин минь яриа хөөрөө тэр ёо хамгийн бүр нэг одоо нэг хүний хамгийн хайртай хүн байдаг шүү дээ. Нэг дотны өстө бүх юм хуваалч болмоор итгэж болмоор бүр яг тэрийг өдөөж чаддээ тэрийг хийлж өгч чаддээ. Тэгээд нэг хүний нэг ив зүг яаж олох уу, энийг яаж унгаах уу, яаж дөргөх уу, ямар үед нь загнах уу, ямар үед нь аргадах уу, бүх сэтгэл хөдлөлийг эзэмссэн. Яг л бүр нэг ухааны дээд байдаг л та. Одоо бүх хэмжээсийн хүрсэж чадахгүй байгаа тэр ухамсарыг амь амьдрал болгож хүнд бүр амьшиг нь мэдрүүлж амьтаа нэг хойрхон мэдрүүлж тэр одоо амийг эзэмшиж байгаа одоо хин мэдийн хичнээн хэцүү ааштай байсан ч тэрийг номхруулж бүр аргалж ингээ бүр ингээд одоо уусгаж чаддаг. Тий. Нэг л мэдхэд тэрэнд одоо мөнх тэнгэр дээцийнхаа одоо үг ярианд автаа тэрнийхээ үгээр нэг мэдхэд л үнд нь орж явж идэг. Ямар нэгэн аргаар хийцэн л яачдаг. Тэгээд мөнх тэнгэр дээцгээ одоо хэлэхэд бол одоо яг монголчуудын маань цаг болоод болцсон. Одоо бид нар одоо зөндөөл ярьдаг шүү дээ, тий. 800 жил болоод монголчууд маань сэрдэг ч гэдэг. Одоо еврей монгол хоёр ээлжийн дэлхий захирдаг л гэдэг. Янз бүрээр л ярьдаг. Гэхдээ үнэхээр тэр цаг нь болцоод байгаа. Болцсон болохоор одоо яг мөнх тэнгэр дээц маань одоо бид нар дээр холбогдож орж ирж бууж одоо бидэрт заавардаж багшлаж одоо чиглүүлж явж байгаа тийм. Тэгтээ маш энгийн. Бүр энгийнээс энгийн одоо юу бүр найс нөхөр шиг янз бүр болно тэгээд. Их гоё л доо эрчим минер яг юм амь амьдралын эрчим гэд бид нар нэг амь эрчим байдаг ш. Энийг бүрийн эзэмссэн. Амьдралын эзэм байхгүй юу? Ергий төлөв нь. Амьтаа болгоны хүрсэн ухамсар мэдрэмж болгоныг эзэмссэн. Даалж ертөнцөө яг хүнийг хэлэхэд чадахгүй мэдхгүй юу ч алга. Хэрхэн бидний дотроос холбогдоод бидэрт хэр их мэдрэмж итгэл төрүүлээд бидрээр дамжуулаад бид нар бол одоо ингээд нэг яг мөнх тэнгэр дээцтэйгээ холбогдсон үед түүний одоо хөдлөх хүчин алчиж байгаа байхгүй. Бид нэр дамнуулаад түүнийг гаргаж байна. За тэгээд хүн болгон дээр өөр өөр мөн чанараар буудаг. Тэгэхээр бидэнд ч гэсэн яг одоо амьдралын жижиг тавьт гацсан үед бид нар мөнх тэнгэр дээцтэйгээ холбогдож чадахгүй. Яг 8 амьдралын жижиг тойрог гэдэг зүйлтэй тэнгэр найцсан гэж ярьж байгаа шүү дээ. Тэр шиг тэг мөнх тэнгэртэйгээ холбогдож чадахгүй л байж байна. Гэхдээ таны дотроос таны одоо удмын өвөг дээцүүд чинь таны сүнсний чинь олон төрлийн авалтын дээд дотсоо чинь бүгд холбоотой байгаа. Яг эннийхээс одоо матриксаас гарах гэж яриад байгаа шүү дээ. Манай сургуульд бол яг эндээс нь бүрэн гаргаж чаддаг тийм эрчим нэрхтэй тий. Тэгэхээр эндээсээ гарсан хүмүүс тэр хэмжээс харандаага дээц мөнх тэнгэр дээцтэйг холбогдоод одоо ингээд ботход бид нар ингээд хэмжээ сахиа явж байгаа замд мөнх тэнгэр дээц маань бэж л хийсэн байгаа байхгүй тий. Яг өөрийгөө ингээд мөнх тэнгэргээ хилчүүл бид нар наанд бардамнаад тий нөх хүн биш болох байсан баг. Яг цаг нь болохоор нэрээ хилж орж ирж байгаа юм. Тэгээд яг даалт ертөнцтэй бид чинь бүгдээрээ нэг штэ. Бидний бүх сүнсний төлөвд нэг л том амь амьдралын нэг том амин төлөв болдог тий. Тэр төлөвтөө нэгдэн гэдэг чинь өөрөө мөнх тэнгэртэйг нэгж байгаа хэрэг байхгүй. Тэгэхээр одоо энэ дээрээс болохоор монголчууд маань ийм их боломж хүч чадал байна. Тэгээд эндээ нэг эзэн болоод итгээд энэ нэг дотоод хүч рүүгээ орох одоо дотоо байгаа тань тий. Тэрнээс одоо мөнх тэнгэр одоо хизээс ирэх үү монголчууд хизээс ирэх үү гэд хүлээгээд суух биш. Сэрцэн штэ бай. Сэрцэн хүлээж хүн болгоны дотор байна штэ тий. Тэгэхээр тэрийг хүлээж авах тэрнлөгөө дотгошоогоо чиглэх тийм л нэг сонголт л байгаа даа штэ. Хүмүүсийн ганц гаргаж байгаа хамгийн том алдаа гэвэл одоо байгаа биедээ л итгээд байгаа. Тий. Ил амьдралдаа итгээд даалтыг сонирхгүй байгаа л байгаа. Зүгээр даалтыг сонирх. Даалт ертөнцөөний тэрэндээ ил амьдралдаа итгэдэг шиг итгэж ихэл. Тэгвэл тэр чинь зүгээр л нээлттэй байгаа ш. Тий, одоо бидний ингээд яг хийгээд байгаа энэ подкаст сургалт маань одоо нэг даалт ил
гэсэн нэг хоёр юм ялгаа цагийг бүр байхгүй болохын төлөө л нэг энгийн зүйл болох гол явж байгаа. Одоо манай сургалтанд орж исэн хүмүүс маань яг маш түргэн хугацаанд шууд бид нар ингээд хэмжээс дээрээ татаад авчирчдаг болохоор өөрсөндөө нэг тодорхой хэмжээний цаг хугацааны туршлага одоо юу гэдэг дадал дутдаг болохоор жоохон итгэл дутааддаг. Ийм их хүч чадалтай одоо эзэмссэн гэдэгт итгэдэг ба. Гэхдээ бүр ингээд болоод би бүр ингэж тэгсэн шүү дээ ярьсан мөртлөө бас итгэдэг. Яагаад тэгэхээр тэр нэг одоо бидний хуучин шиг л нэг үзэл бодол байна шүү дээ. Одоо заавал 10 хэдэн жил 20 хэдэн жил болохоороо л одоо заавал хүч чадалтай болох гээд ч юм уу тэр нэг далдын хүч гэдэг юм бол тусдаа хүнд байх гэдэг шүү дээ. Зарим хүнд энэ 20-ын дотор сэргэн, зарим хүнд 20 жилийн дотор сэргэн тий. Тэр хүний одоо сүнсний өргөө үүдэл тэгээд тэр хүний итгэл үншлэл шалгалж байгаа байхгүй. Итгэл гэдэг чинь одоо аваа бодит хүч шүү дээ тий. Та даалт ертөнцтэй итгэвэл тэр танд ил болно. Тэр бодит болно. Тэн дотор нуугдсан дүр болгон жилчлэгдэнэ. Тэрэнд та нарт дээдс олж мэдэгдэж байгаа юм тий. За яг дээдс гэл нэрлэгээр нэг л их нэг онгодын яриад болчих гээд итгэл та. Гэтэл энэ чинь зүгээр л таны тэр дээд хэмжээсийн дүр төрх чадвар чадамжууд л авьяас бүлгүүд нийж байгаа л юм байхгүй. Тэр хүн болгоны сүнс яг тандахаар өөр байдаг. Тэгээ тэрнийхээ өгдлөөр та нар энэ жижиг бие дээрээ л амьдарч идэг. Яг л талын тусдал байдаг шүү дээ. Махан биений чинь хэлбэр хэмжээ тэгээ дэрэдисийн одоо төвшин хүртэл сүнсний хачин л байдаг. За ингэж өндөрлөх үү? За тий өнөөдрийн подкастыг нэлээд хугацаатай ярьчлаа тий. Дуусгая да. Манай YouTube суваг болон Facebook хуудас найлуулах одоо цааш нь олон хүнд түгэж өгөөрэй. Тэгээд дараачийн подкаст хүртлээ баярлалаа.